доктор Гэлсод Эрдэнэр CT-нист бэлтгэлээ. Дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлага болсон цөмийн технологийн хөгжил түүнийг ашиглах асуудал манай орны хувьд ямар төвшөнд байгаа талаар манай сурвалжлагч тодруулсан байна. Мэдээний дэлгэрэнгийг одоо хүргэе. Дэлхийн өндөр хөгжилтэй бараг бүх орн түүний сая иргэн цөмийн технологийн үршимийг өдөр бүр хүртэж байгаа. Эрдэмтэд цөмийн технологи хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийг тодорхойлно гэдэгт санал нийлж эхэлсэн. Манай улсын хувьд цөмийн эрчим хүч цөмийн технологийн чиглэлд маш олон төслүүд гадаад дотоодын санхүүжилтээр эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчин, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн чиглэлд хэдийнэ хэрэгжиж эхэлсэн байна. Цөмийн технологиг хэрэглэдэггүй салбар бараг байхаа болчихсон байна. Жишээлбэл одоо хүн болгон өдөр болгон онгоцоор нисэж байна. Онгоцоор нисэхэд одоо агаарт одоо шил цантахгүй байх технологи нь одоо цөмийн технологид суурилсан байх хэрэгтэй. Онгоцонд орох замдаа бид нар тийм одоо цацрахын бохирдолтой зүйл байна уугүй гэдгийг шалгуулж байна. Энэ бас цөмийн технологи байна. Хүнийг онцлох, эмчлэх тий бүх процесс хэрэгжилж шít. Зөвхөн хор тавдрыг онцлдог гэж ойлгож болохгүй. Цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмжээр одоо альва өвчин чинь яг эхлээд нөгөө үйл ажиллагаа нь алдагдаж ийн үгүй юу гэдгийг тий урдчилсан онцлог тавьдаг болсон байна. За хөдөө аж ахуйд бол хортон шавжийг устгадаг болсон байна. Цөмийн эрчим хүч цөмийн технологийн чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг харахад хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар сайн хэрэгжиж байгааг хэлж байна. 2014 он хүртэл хэрэгжих төслийн 49% нь хүнс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих юм байна. Гадны төсөл хөтөлбөрүүдээс гадна сүүлийн үед хувийн хэвшлийн байгууллагууд цацраг идэвхт үүсгүүрүүд эрентхэн тоног төхөөрөмжүүдийг уул уурхай зам барилгын салбарт ашиглах нь ихссэн байна. Энэ бүгдээс харахад цөмийн технологи нь нийгмийн бүхий салбарт үр өгөөжөө өгч эхэлсэн байгаа юм а. Цацрагтай ажиллагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэгээд одоогоор бол 1000 гаруй хүн цацрагтай ажилладаг хүний тоо 1000 гаруй болчихсон. Цацрагийн цөмийн технологи хэрэглэдэг байгууллагуудын тоо бол 100 орчим болчихсон явж байгаа. Тэгээ энэ дээр сүүлийн үед нэмэгдэж байгаа нь бол зам барилгын салбар, уул уурхайн салбар руу цөмийн технологийн аргуудыг хэрэглээд одоо зам тавьж байгаа компани бол жишээ нь замаа тавихаас өмнө хужилт хийхээс өмнө хөрснийх нь чигшлэн, нэгчлэн стандартын шаардлага хангасан байна уу юу гэдгээ үзэн. Цөмийн технологи гэхлээр цөмийн цахилгаан станц уран, шар, нундгаар төсөөлөж ирсэн цаг саяхан. Тэгвэл хүн төрөлхтөн улс орны хөгжлийн ирээдүйн баталгаа болсон цөмийн технологи ашигласны нийгэм эдийн засгийн ач холбогдол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт нэн төлхөө байгааг хэлж байгаа юм а. Мэдээлэл Итгэл Бацаянаар хүргэлээ. Нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд